сайн байцгаана. Ингээд ихний вебтун тайлбар явуулж байна. Яг энэний өмнө би уншигчийн үзлийг хийх гэж оролцсон. Гэхдээ уншигчийн үзлийг ярьж байгаа өөр хүн байсан болохоор би яалтч болохоор хийцэн. Надаас хамаагүй дээр иржсэн болохоор зэрэг бас болохоор шийдсэн. Угаасаа би жоох мяа ярьдаг л та. Яг та нар угаасаа одоо энэ чинь яг мяа ярьдаг бас харна, бас эдиттэй жоохон муу гэдэг бас харна. Бас энэ нэг тоолой бичгээд нэг жоохон асуудалтай гэдэг бас угаасаа хэр үзчихсэн хүн байвал угаасаа мэдж байгаа гэдэг намайг. Би угаасаа хоолой бичих тал дээр нэг жоохон асуудалтай. За ингээд хамгийн ихний ярьж өгөх вебтун маань галзуу шитгэний эргэн ирэлтгээд энэ вебтун байгаа байхгүй. Инэдмийн мөрийн тэгээ цаг хугацаагаар буцдаг. Ер нь бол гол 3 хинжинийн тэгээ өөр мөр юмнууд бол байгаа. Гэхдээ энэ терминийг алгасъя. За 1000 уулын хавцал гэдэг нэг газар хурж ирээд ингээд мань гол дүр ингээд юм ярьж байгаагаар эхэлдэг байхгүй. Өөрийнхөө ингээд өнгөрсөн энэ газар миний өнгөрсөн санагдуулж энэ би тэгээ өөрийнхөө бүрүүдлийг гол нь тэгээд угсаа шууд яриад эхэлчихдэг байхгүй. Тэгээд тулааны урлагийн бурхан шиг what the fuck. Тулааны урхан болохыг хүсдэг байсан. Тэгээд үүнийхээ төлөө баг хүүхдлээ баг бэлтгэл хийлээ мэлээ гэд ярьж идэг байхгүй. Тэгсэн ойноос дууддаг байхгүй. Тэр нь чөтгөрийн шашны хамбын баруун гар байж таардаг аа. Тэгээд бэн хүн тэнгэрлэг совдыг өтгөө хулгайч мэн гэж зогсож идэг. Та нар миний хараа сит хоны ингэж тасралтгүй хөөжихийг бодвол энэ совд нэлээд чухал болтой гэхэд мань баруун гар хуцалгүй өгөөтгөчтэй гэд үйждэг. Энэ та нар тийм чухал юм бол та нар энийг хавцлын доороос олоход ер нь бол их амар байх байлгүй дээ гэд шийдэгчдэг байхгүй. Би энийг чи шидлээ гэсэн чи намайг уучлаарэ хэрв ингээд ярихыг хүсэж байгаа бол ингээд хүснээр ингээд яриа гэдэг байхгүй мэн баруун гар. Тэгээд мань хүн өөрийнхөө ингээд та уул магтаад байгаа. Би өстө хүн тархитуулдаг байсан байсан. Өстө эмхтэн төрөл тархитуул үтсэнгүү. Өстө нэрэ би бол агуу магуу гэл амар яриад иждэг байхгүй. Тэгсэн. Юу what the fuck. Чамайг угаасаа яаж эмхтэн тоох юм бэ? Тоох юм бэ? Чи чамайг ингээд гулигдах гэж би энгийн царайтай эмхтэн олох гэж ямар их зовсныг мэдэж байна. Угаасаа ямар ч үзлэнтэй эмхтэй чам татж байгаа юм шиг жүжиглэж чадахгүй гэж. Угаасаа чам татгаж байгаа юм шиг жүжиглэж чаддаггүй юм. Чамайг ер нь л тэгээд тархитах гэсэн чи угаасаа тархитуулсан байдаг хгүй тэнийг мингээд ер нь л нэг тийм утгатай юм ярьдаг. За би энийг чи хайчих шүү гэд мань хүн мэдээж хэрэг ууралдаг гэсэн мэдээж хэрэг хаюулж болохгүй юм чи уучлаарай гэд үргэлжлүүлээд яриа гэд ялцчихгүй тэгээд муу баруун гарчтай баазуулж байна. Тэгээд өөрийнх нь энэ амьдрал ёстой утгагүй байлаа. Би ёстой мастер ёстой нэр тулааны урлагийн бурхан болохын тулд би ёстой нэрээ бүхэл төрлөөр ажиллаж илаа гэж айбар ярьжсэн чи. Тэгсэн мань хүн болохоор зэрэг ингээд шудраг ёсыг тогтоохын тулд ингээд дэлхийр аялсан минь ёстой нэр эрэхгүй болчлоо гэсэн чи мань хүн юу хуцаад байгаа юм бэ? Чи одоо баг чөтгөрийн шашны надаас илүү юу үнэлэгдэх үстэй. Мөрийн холбоонд 90 сурчлагтай нөхөр ийм ирээд чих зүгээр үү те. Мань хүн харж ийсэн хайчих шүү. Зөвөр хайчих шүү гэдгээр зөвөр дарамлж идэг нас. Яг ингээд мань баруун гар болохоор зэрэг ууралж байгаагаа их гаргацсан бол уучлаарай гэд хэлчихдэг байхгүй. Яг өмнөхдөр нь би яг инээдми хэлээд байгаа болохоор зэрэг яг жоохон юу сонсогдсон байх. Тэгээд хайчих шүү гэдгээ бас нэг жоохон дургууг нь хүргэж яриад мань хүн болохоор заамаа бандмын араа мэдээж араамдаж яж байгаа шүү чи одоо ингэж хуцах болоогүй шүү хуцалгүй одоо энэ сувтаа өгөөд яг амьд үлдэх талаар бодож үзэж болох юм гэсэн. Мань хүн чиний энэ цусанд ингээд улан гарсан байгаа энийг чи харахаар зэрэг ингээд яагаад байна ингээд болох юм санагдаад байна. Би чамд ингээд хүсэж байгаа энэ зүйлийг чи өгөө би чамтай тулдъя. Гэхдээ гартаа юм бариад тулдах амар хэцүү болохоор зэрэг би энийг хайж чад тулдъя гэсэн. Тэгээ мань хүн буцаа ярилцээ дээр очдөг байхгүй үргэлжлүүлээд яар гэдэг дээрээ ярилцээ л та ингээд гэсэн битгий хуц таагны тэр тэнгэрлэг тор гэдэг чадвараас нь болж би хэд хоног ёстой нэрээ амралтгүй явлаа. Чи баасаа твчих ямар хэцүү гэдэг мэдхүү гэд наад. Тэнгэрлэг торын угаасаа хийх ёстой зүйл нь тэр. Тэгээ өөр угаасаа яах юм чамайг барихын тулд угаасаа ашиглахгүй гэд яах юм гээд тэгсэн. За чи миний араас бол хэд хоног хөөсөө би
танаа энэ шашныханд мангар том баас өмхүүлнэгэд. Мен мэдээж воо тэгээд би анхны хэсгээр яаж юм бэ? Яг тэгээд хараад байж идэл мен хүн тэгээд нөгөө сувдын шид зэлгчдэг хөөх. Зэлгэд наацсан шүү дээ. Тэгснээ араас нь интор шиг амттай юм шиг. Тэгэл үгүй алж болохгүй. Наатыга бяцал. Тэгээд наати чинь би өөрөө шашны тэргүүд юу өгнө? Өргөл болгоно гэд наати. Мэдээж хэрэг дагуулж явж исэн гарууд бол шашны хамгийн шилдэг тулаанчд байсан. Гэтэ мань ахуйд юу болох вэ? Тэгээд хөрхи юм болтгом дөө. Тэгээд нөгөө баруун гарт за хөгшөө чи баг хэд хоног миний араас өглөө штэ. Одоо гуцалгүй зүгээр гараад ирээ хоёул нэг эсрэг нэг зүгээр үзчихаа гэдэг хөхгүй. Чи ингээд хүмүүсийнхаа ард ингээд нуугдаад суух царайлчаад намаа ингээд бүр ядрахыг хүлээгээд байгаа юм гэсэн. Мэдээж хэрэг мань хүн борогтоороо гараад ирсэн. За хоолт би наад чи өөр маргална тэгээд гарч ирдэг ба. Амар дотоод нэргээ цуглуулаад хүрээ идэрэм хоо минь гэж үгээд бүр амар гой үзэх гэж байдаг ч гэсэндээ мань хүний өмнөх тулаандар авсан дотоо ширхэн задраад жоохон дайрал том үйд төгөхгүй. Гэтэ яг мэдээж хэрэг мань гараа тэ бас дайралтаа хийхээр дайраад тэрхүү зогсож исэн хавцлал нурдаг. Нурж унаад бүр гоё юм болт юм аа энэ чинь бүр. Тэгэд мань баруун гар яалтчгүй домог нүнэн байжээ ингээд түүний талаараа цуураа худлаа биш байжээ гэд ядарчаад ийм байх гэжтэй гэд байж мэдээж хэрэг энэ үед мань хүн мэдээж хэрэг хүсэрчлэх яхавт угаасаа тийм авир тесрэлтэнд угаасаа яг баруун гар зогсож исэн бол би бол эргэлзэхгүй. Гэхдээ мань хүн бол унж идэг. Тэгээ унахаас өмнө танаа чөтгөрийн шашныг хараал идэг. Та нарыг те шашны тэргүүч алах болтугай гэж ёо. Эд мань хүн доошоо тэгээд унаад үхчихийдэг. Яг нөгөө хэдэн чи яг доошоо буугаад хаймаа гэдэг. Тэгээд мань хүн гэл амар харсан чи эргэн тойронд өөр газар үйж идэг. Тэгээд нэг өвөн гарч ирээд чи тэнгэрлэг сувд залгиж байгаа юм уу? Яасан галзуу хөхтөө гэдээ үйждэг. Тэгээд наа тэнгэрлэг сувд чинь чиний биеийн дотор ороод чиний биеийн доторх те асар олон тулаанчдын сүнс чиний хүрсэн юмд наалдаж чиний эзэн юмыг хүртэл хамтна хийдэн. Юу нь бол чи кийг ажилтанд орно гэл амар ярьж байгаа байхгүй. Чи ингээ кийг ажилтанд ороод те ингээд өстой нэрэ зовн мовн чи хардаар нь ман чи өстой унт чадахгүй матахгүй чи өстой яач чадахгүй гэдэг ижсэн чи мэн хүн болохоро nice тэгэхээр чи тэр би илүү хүчтэй болчих юм биш гэш. Тэгээ мэн хүн бид хоёр болохоор энэ одоо галзуун бах та ийм хүн бас байдгаа гэд байжгаад мэн хүн асуудаг байхгүй. За чи ямар ацаа хийж те тэнгэрлэг сувдыг зайлгиж байгаа юм гэсэн. Мэн хүн болохоор за энэ үгүйч наваг өстой нэр хазараа алж харуулгаач энэ дөө. Үгээ бодоод гуцъя даа гэсэн. Амар үгээ бодохгүй хэлчихдэгнээс. Би зүгээр л чөтгөрийн шашны тэргүүн хамбад дургу. Ингээд болоо. Тэг ингээд болоо. Тэгээ мань үгүйч таалагдсан уу эсвэл зүгээр л сонирхсон уу? За би чамайг те ингээд чамд нэг гой бэлэг өгөө гэд хэлдэг байхгүй. Би чамайг те ингээд гой бэлэг өгөө чи ингээд энийг аваарай. Яг хөө би энийг чамд өгсөний дараа би шийтгүүлнэ л те. Яг хөө гэхдээ тэр нь энэний дараа болохоор зэрэг бас надад хамаалга. За ингээд аялалтаа сайхан яваарай. Энэ миний хувийн зүйлээс өв. Мань хүн тэгээ сэрээ харсан. Гэд эргэн тойрноо гайхаж харддаг. Мань хүний яг залуу те 20 17 ах настай байх үедээ байж исэн. Байрандаа үрээд ирсэн байдаг. Юунод уушин газартаа үрээд ирсэн байдаг. Манай гол дүрийн нэрийг Изиха гэдэг. За ингээд эхний бүлэг ингээд дуусч байгаа. Яг хөө би дараагийн бүлгүүдийг нь те нэг бүр нийлж байгаа базаад юм. Бүр базаад нэг 3 4 тэг бүлгээр нь би ер нь бол 5 5 бүлгээр нь бол оруулж ирсэн бодолтойгоо одоогийн байдлаар 148 бүлэг яваад байгаа шүү. За дараагийн бүлгээр ингээд уулзтлаа ингээд баяртай. Гэхдээ энэний голоор бас өөр вебтүүн тайлбар орж магадгүй. Яг хөө би өөрөө илүү сайн мэддэг вебтүүнээс оруулна гэсэн бодолтой байгаа. За баяртай.